Баярлалаа бүтээгч бид хамтдаа хөгжинэ. Сайн үзэгчдээ баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ эх орондоо цэвэр даав амьс үйлдвэрлэдэг Тод Амьс компанийг онцолж байна. За тус компанийн хувьд бол дотоодын хэрэгцээний 25%-ийг дангаараа хангадаг ийм компани байгаа. Ингээд Тод Амьстай хамтдаа танилцгаая. Манай улсад амьс үйлдвэрлэдэг 10 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл дотоодын амьсны зах зээл томоохон өрсөлдөгч нь байж тодоор бичигдэж байгаа баялаг бүтээгчдийн нэг бол Тод Амьс компани юм а. 2011 онд 7 амьс шүлжих машин 6 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжсэн бол өнөөдөр тэд хоногт 5,000-аас 7,000 хос амьс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болон өргөжжээ. Импортын их олон амьснууд орж ирдэг гэсэн. Энийг одоо бас дотооддоо хэдүүлээ үйлдвэрлээд үзвэл яах юм бэ гэсэн. Тийм зорилго тавиад анхны үйлдвэрээ нээсэн дээ. Манай болохоор яг юу ер нь хамгийн гол онцлог нь болохоор ноосоо амьсныхаа усыг Монголоос дотоодоос авч үйлдвэрлэж байгаа. Дээрээс нь ерөнхийдөө чийг татхгүй тэгээд хүн ерөнхийдөө стейшн дутаа. Чанартай загварлаг Тод Амьс бэлэн болоход хамгийн эхлээд амьс шүлжих цэхэд дизайнераас загвар ирснээр уцаа сонгож бэлтгэн машинда оруулдаг байна. Машинаас гарч ирсэн амьсыг жанар шалгагч амьсны бүрийн утас дутуу сүлжигдсэн зүүнний алдаа байгаа эсхийг шалгадаг. Эндээс гарсан бэлтцүүд амьс битүүлж оёх цэхээр дамжин ойдлоо дахин чанар шалгагч шалгаснаар бэлэн болсон амьсыг хэвэнд оруулж тэнцвүүлээд сүүлийн чанар шалгалтаар оруулснаар савлан худалдаанд гаргахад бэлэн болно. Манайх одоо 28 машин дээр. Дараа битүүлж оёх цэхээр 3-4 машин дээ. Ерөнхийдөө нэг доошо индустрийн хэсэг болохоор 2 хагас автомат индустртэй. Манай түүхий технологи бол бүгд солонгос улс. Бүгд найрамд солонгос улсаас түүхий тоног төхөөрөмжөөч гэсэн одоо солонгос улсын стандартаар ингэж хийгдэж явагддаг. Хүчин чадал маань болохоор одоо арзмаар хүний захиалга одоо хэв хэмжээнээс хамаараа 5-аас 7,000 хос амьс үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо манай нэг хэрэглэгчд маань бас нийт одоо дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжиж байгаа, улам өсөж байгаа учраас бид нар ямар ч үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар ажиллах гэж хичээж байна. Тод Амьс компанийн амьс хийх техник технологиороо дэлхийд Италийн дараа ордог. Солонгос машинаар даавн, ноосон, ноолууран, урт богино гэд төрөл бүрийн амьс үйлдвэрлэдэг. Тэмээний ноос, ноолуур, сарлын хөврөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд ноос, ноолууран бүтээгдэхүүний материалаа дотоодын үйлдвэрээсээ авдаг байна. Харин 100% хүн даавн бүх түүхий материалаа бүгд найрамдах Солонгос улсын стандартын шаардлагад хангасан хүн даавн утсаар хийдэг байна. Энэ нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж эрэлтэх байдгийг тус компанийн онцолж ирлээ. Түүхийд болохоор бид Монголоос авна. Ноосоо амьсныхаа усыг бол өөрөө дотоодоос авна. Даав амьсныхаа усыг бол Солонгос. Амьс гэдэг бол үндэсний хэмжээнд импортыг орлох номер 1 бүтээгдэхүүн юм. За тэгвэл Тод Амьсын үйлдвэр дотоодын зах зээлийн 25%-ийг дангаараа хангаж байна. Ямар ч байсан импортыг орлох бүтээгдэхүүн бол оймс болчихжээ гэдгийг ямар ч монголчуудаа мэдүүлээ гэж бодож байна. Тэгээд импортын бүтээгдэхүүнүүдэд өрсөлдөх хэмжээний Тод гэсэн брендийг бий болгоё гэсэн зорилготой байна да.
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулах, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ хангах, цаашлаад Монгол брендийг гадаадад экспортлох их зорилт өмнөө тавьсан тэдэнд замын уртад тохиолдсон саад бэрхшээл мундахгүй. Гэвч өмнөө тавьсан зорилгоосоо нэцэж замын дундаас буцаагүй, хичээн зүтгэснийхээ хөлс хөдөлмөр талаар болсонгүй. Үйлдвэрлэл нь өнөөдөр нэгэнд 90 цент хүрч монголчуудын хэдийнэ танил болоод байна. Тийм өөртөө бид нар маш их мундаг судалгаа явуулдаг. Ямар эдийн насны хүнд ямар одоо ийм оймс зохицох, өнгийн ямар одоо байдлаар хүмүүс хүлээж авч байна. Энэ тал дээр маш их судалгаа хийж одоо манай энэ дизайнер охин маш их судалдаг л да бид нар. Тэр үндсэн дээрээс судалгаа хийдэг үндсэн дээрээс л одоо манай энэ өнгө загварууд гарч ирдэг. Ер нь яг хэдэн загвар юм байхгүй. Ерөнхийдөө загвар 7 хоногт ерөнхийдөө бодлого 7 хоногт нэг шинэ загвар гаргахыг хичээдэг. Ер нь одоо бусад анхны өдрөөс ялгахын тулд одоо загвараа байнга шинжилж явах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө айгүй хичээж байгаа. Түүнээс яг хэдэн загвар юм уу хэдэн төгрөг баригдсан тоон. Тус үйлдвэр нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн нимгэн зузаан, даавн болон ноос амьсыг өнгө загварын өргөн сонголт өндөр чанартайгаар хэрэглэгчдэд нийлүүлж байна. 7 хоног бүр бүтээгдэхүүний загварыг нэмж үйлдвэрлэлтэд нэвтрүүлдэг нь тод амьсын хамт олон дэлхийн жишгээс хоцрохгүй. Үргэлж шинэлэг загварын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорин ажилтгтай холбоотой юм а. Удирлаасаа шалтгаалаа бас өөр л байна. Одоо хавар намрын загт гэдэг одоо хөл шингээгчтэй зузаан уртаа гэдэг тийм оймс байна. Одоо ингээд сүүлийн үе шинээр гарсан вакцины оймс гэдэг. Одоо анх удаага манайх хийж эхэлж байгаа урдталтаа одоо нэг юм зуны нингэн оймснууд оёогүй үйлдвэрлэж эхэлж байгаа. Шин одоо юм нэвтрүүлээл байгаа. Цаашдын зорилгоо яг мэдээж одоо Монголд маш олон амьсны үйлдвэрүүд байна. Тэднээс ялгарх дээрээс нь байг өөрсдийнхөө хэрэглэлийн тоон нэм амьсныхаа чанарыг сайжруулах. Үндэсний үйлдвэрлэгчдэд төр бодлогоор дэмжүүл өндийдэг, үйл ажиллагаа нь өргөждөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нь ахиц гардаг. За үүнтэй ижил иргэдийн хувьд ч үндэсний үйлдвэрлэлд дэмжиж импортоор орж ирж байгаа амьснаас илүү Монголдо үйлдвэрсэн амьсыг хэрэглэх нь чухал байгаа юм а. Импортыг орлого бүтээгдэхүүн хий гэж бодож нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал Монгол хүмүүс өөрсдөө монголчуудаа зориулж хийж байгаа учраас бид бүх юм бол одоо чанартай Монгол хүмүүсийнхаа бие дижитал тохирсон тийм юм хийж байгаа да. Борлуулалт бол ерөнхийдөө янз бүртэй бас яг үйлдвэрлэлийн чанартай. Ер нь бол бизнес нэмэгдэж байгаа. Салбарууд нэмэгдэж байгаа. Тэгэхээр гадшаад шаал явуулах юм нэмэгдэж байгаа. Ер нь бол бизнес борлуулалт нэмэгдэж байгаа. Манайх болохоор одоо үндсэн 2 салбартай. Үндсэн 2 салбар маань болохоор саруул тэнгэр 2 гэдэг зохицолбор дотор одоо тод амьсны эхний салбар байна. Хоёр дахь салбар нь болохоор 21 дугаар ороод содон оролт бас манай 2 дугаар салбар байна. Тэгээ үндсэн үйлдвэрийн байран дээр одоо үндсэн үйлдвэрийн дэлгүүр маань байгаа. Ингээ нийт 3 салбартай, үндсэн 3 салбартай туслах одоо жижиг салбарууд захууд дээр байгаа. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн нийгмийн ухамсараа биелүүлэн олон хүнийг ажлын байраар ханган дотооддоо үйлдвэрлэл эрхлэгчдийн түүчэнд болон манлайлж байгаа Тод Амьс компани хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье. Хэрэг үзэгч та Тод Амьс компанитай холбогдохыг хүсвэл 96 888 99 5068 дугаарын утсаар холбогдох боломжтой. Бүтээгдэхүүнээ Орос нэлээд олон оронд экспортлж байгаа манай бүтээгдэхүүнийг Орос, Казахстан, Хятад, Солонгос, Канада, Япон, Герман гэсэн улсууд руу одоо ямар ч албан ёсоор экспортлоод эхэлсэн байна. Бид бүхэнтэй хамтарч ажилладаг компани гэхээр одоо нэн тэргүүн энэ Монголдоогоос үлжээ дэлгүүрүүдээ бас дурдхан зуутай болов гэж бодож байна. Энэ бүхэн маань энэ бүгд маань бид бүхэнд одоо бид бүхний бүтээгдэхүүнийг бас өндөрөөр үнэлээд өөрсөн дээрээ тавьж зарья гэдэг санал ирүүлсний үндсэн дээрс бид бүхэн одоо ингээм хамтарч ажиллаж байгаа. Тэр бүхэндээ бас их бид бүхний дэмжиж ажиллаж байгаа талархаж авдаг шүү гэдгээ бас давхар хэлье. Баялаг үдшиг дэмжих хэлбэрүүдийн удаагийн дугаараараа бид Монгол улсад хөнгөн үйлдвэрийн салбарт баялаг үсэж байгаа Тод Амьс компаниг үзэж та бүхэндээ онцгой танилцууллаа. Хэлбэрүүдтэй хамт байсан үзэж та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар өргөөлтөд байцгааж байна. Бид Улаанбаатар дүүргийн баялаг бүтээгдэхүүн